Мордовын шоронд орсон Монгол. Оросын Мордовт олон улсын шорон гэж байдаг. Тэнд нэлээд эртнээс манай монголчууд ганц нэгээрээ хоригдож байсан тухай сонсоогүй цөөн байх. Тэгвэл энэ удаа тус шоронгийн будаанаас бараг 2 жил шахам халбагдаж байсан хувь заяаны эзэн нэг монгол залуутай уншигчтай уулзуулъя. Таныг нэлээд хатуухан хувь заяа туулсан хэмээн найз нөхдөс ч сонслоо. Тэр үеэс хойш баггүй хугацаа өнгөрсөн болохоор эдгүй нэг их эмзэг сэдв биш болсон байхаа гэж бодож байна. Тэгэхээр энэ талаар хоёулаа жаахан хуучлах уу? Уг нь хүнд сонирхуулаад бас гайхуулаад байх юм огт биш шүү дээ. Танд тийм сонирхолтой санагдаад байна уу? Мэдээж ганц надад биш. Яриад барагдахгүй юм байгаа шүү дээ. Яаж яваад хүний нутагт хэцүү нэртэй тэр айлын хаалга татчих вэ гэдгээс л эхлэе. Кривой Рог хотод уг нь хүнд машин механизмын чиглэлээр сурж байсан хүн л дээ би. Тэгэд яах вэ? Гадаадын оюутнуудаас бүрдсэн сагсан бөмбөгийн баг байгуулж тэр нь баг энэ хотын аварга болох шахдаг юм. Гэтэл тэмцээн дээр нэг муу орс шүүгч бүр шогтоод болж өгдөггүй. Шар өдлөөд байдаг. Бид хүчээр хожигдлоо. Тэмцээний дараа нөгөө нөхрийг өрөөнд нь барьж аваа мөрөн дээрээс натгаж аваад эргүүлэхгүй юу? Нөгөө орсч бөөс шиг жижиг антан байсан л та. Тэгсэн чинь эргүүлж байгаад алдчихгүй юу? Нөгөө нөхөр ханын шүүгээ мөргөөд унсан. Дээрээс нь шүүгээ чунсан. Доороос нь татаад гаргаад ирсэн чинь ухаан алдчихсан толгооноос нь бөөн цус садраад ханын шүүгээний шил ард агц руу зоогдчихож. Ингээд тэр шүүгч эмнэлэг рүү би цагдаагийн хэсэг рүү ачигдсан. Тэр нөхөр бараг 3 сар эмнэлэгт хэвтсэн. Би ч Кривой Рогийн мөрдөнд мөн тэр хэмжээгээр сууж байгаа юм. Харийн нутагт шоронд хоригдно гэдгэж мэдээж юу сайхан байх вэ? Хэцүү байж таараа. Манай элчин сайдын яам интерес хүн ирэх үү? Яг таслагдах үед Бахит гэж хүн ирсэн. Нэг их нөлөө олоогүй. Прокурор муу зэрлэг Монголыг гэж зансаар агаад 2.5 жил өгсөн дөө. Миний хувьд хэл муу мэддэг байсан болохоор хийсэн хэрэг ойлгохтойхон ч тайлбарлаж чадаагүй. Өөрийгөө ч өмгөөлж чадаагүй. Шууд таслуулсан да. Тэгээд шууд Мордовын шорон руу ачигдсан уу? Үгүй ээ, эхлээд Днепропетровскийн шорон руу ачигдсан. Галт тэргээр явсан. Кривой Рогоос дээрм хулгайн эрэхтэй 3 орсын хамт ачигдж байлаа. Ер нь Днепропетровскийн шорон ч Оростой л томоохон шоронгуудын нэг нь тооцогдсон шүү дээ. Оросын хатан хаан 2 дугаар Екатерина энд нийслэхтөө нүүлгэн шилжүүлэхээр нэгэнтээ шийдвэр гаргаад энэ шоронг бариулсан түүхтэй юм билээ. Нийслэлээ байгуулахын тулд эхлээд шоронгоо ойрно гэдэг сонирн байгаа биз. Харин шоронгийн хаалгаар инхүү яваад орчихож хоригдлууд нь яаж ухтаж авдаа? Дөрүүл ойр зургийн хувц сунраа бариад л орсон. Одоо орохгүй гэд яах вэ? Дүүрсэн хэрэг дүмбийсэн толгойгээд алхаад орчихсон. Тэр шоронд 7 хоног бүрийн лав гарагт инхүү ачлага ирдэг юм байна л та. Энд 3000 гаруй хоригдл байгаа гэж хэлж байсан. Тэд бүгд цонхоороо орилж хашгираад аланч гэж байгаа юм уу, таланч гэж орилоод байгаа юм уу бүү мэд. Тэгээд 100 орчим хүнтэй багавтархан спортын заал шиг 2 давхар наар бүхий өрөөнд оруулаад түгччихсэн. Тэнд бүгд орсод байх уу? Бараг л тийм дээ, ганц нэг баг ястан байсан. Ядч байхад ганц бүр адж байгаагүй. Хүний газар хүн чинь өөртөө төстэй амтан яа харахгүй хардаг юм байна лээ. Ямархуу хүлээж ав. Бид дөрвийг нэг нөхөр өрөөний голд аваачаа чагсаалаа. Тэгээд шоронд хэрхэн яаж бие авч явах, юуг хориглох, хаана байрлах зэргийг баахан заалаа. Энэ өрөөний зохицуулагч маягтай юм. Тэр нөхөр бидэн дээр ирж баахан юм ярьснаа. Өрөөний болонд байх хэсэг хүн рүү гүгээд явчихна. Тэнд шивнэлдэж байснаа буцаж гүйж ирээд баахан юм шулгана. Эсвэл Дамбижагийн тоодгор гэдэг шиг нөхөр байсан л да. Зодож нүдээгүй юу? Оросын архгууд тийм жижиг юм сажиг юмар оролдохгүй шүү дээ. Тэндээ өөрийн гэсэн хуультай хин хаан байх ёстой тэндээ л байна. Тэр хуулийг зөрчсөн хүнийг өхөл хүлээж байдаг. Өөрийгөө нь Монгол гэдгийг шууд мэдсэн үү? Үгүй ээ. Надаас нөгөө тоодгор ярьсан хэлсэн бүхнийг ойлгоо гэсэн. Манайгаар ойлголоо гэж байхад би ганцаараа ойлгоогүй л гэсэн. Ойлгоогүй юм чи ойлгоогүй гэдгээл хэлсэн. Тэгтэл хүмүүс ч шуугилдаад явчихлаа. Уг нь ойлгоогүй ч ойлголоо гэх номтой юм байж. Тэр болонд байсан бөөн шивээс болсон хүмүүсээс нэг нөхөр босч ирээд чи яхаар ойлгохгүй юм бэ гэж байна. Би монгол хүн хэл муу мэднэ гэлээ. Тэгсэн чинь бас л шуугилдаад явчихсан. Манай шоронд анх удаа гадаадын хүн ирлээ. Хүлээж аван тэр болоод л явчих шиг болсон.
Оросын шоронгийн орчин үеийн кинонуудаас харахад тэнд эрх мэдэл, эрэмт дарааллын хэд хэдэн давхарга байдаг. Бас өөрийн гэсэн хатуу чамд хуйлтаа нь ажиглагдаад байдаг юм. Ер нь 5 давхарга байдаг. Хамгийн дээр дархлагдсан улгайчд байна. Ихэнх нь 60-70 гарсан хөгшчүүд. Гэхдээ тэдний доор бүхэл бүтэн айрамшиг олон хүн бий. Шоронд ч бий, наранд ч байдаг. Тиймээс бүгдийг тэд шийдэж, бүгдийг тэд зохицуулна. Тэдний зөвлөлийн хурлын шийдвэр хууль. Хэрвээ дархлагдсан улгайчдын зөвлөлд хуралдаад хэн нэг нухах шийдвэр гарсан бол нарандч тэр, нарсанч тэр нөгөөх нь заавал биелэгддэг. Хэд хоногийн дараа ёсоор болсон мэдээ ирлээгээд л коньяк шимцгээж байх жишээтэй. Яаж эрэмтлэгддэг талаараа жаахан уучлахгүй юу? Дархлагдсан улгайчдын дараа энэ тентхийн хотуудад гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогчд байсан хүмүүс ордог. Түүний дараа Бутёвая мужики буюу мөрөөрөө яваа хүмүүс орно. Тэгээд хөгшчүүл өндөр настай тэгсэн хэрнээ хэрэг хийчихсэн хүмүүсийн давхарга. Тэднийг хинч гомдоох ёсгүй. Эцэст нь арчаагаа алдсан хүмүүсийн давхарга бий. Энэ хүмүүсийг хинч яаж ч болно. Яаж дарлаж болно. Хүн гэхээсээ илүү яг мал шиг болчихсон хамгийн арчаагүй нөхдүүд байдаг. Ерөнхийдөө иймэрхүү 5 давхаргад хуваагддаг. Өөр айл хэсэгт нь оров. Гадаадын хүнгээд арай илүү их дарахаа эдлүү. Энд гадаад дотоод Монгол Орос гэсэн ялгаа байдаггүй. Оросын шоронгийн бичигдээгүй хуулийн нэг нь энэ. Шоронгийнхан ба бусад гэсэн ойлголт биш шүү дээ. Гэхдээ Чингис хааны удамгээд дархлагдсан улгайч нар намайг дэрэгдээ аваачиж нэг их сайн харцгаасан. Энэ бол дээд зэргийн хүндлэл үзүүлж байгаа хэрэг. Тэгээд яах вэ? Нөгөө тоодор чинь маргааш та нарыг шалгалтанд оруулна л гэсэн. Юун шалгалт юм бол тоо гэж бодоод л унтсан. Ямар шалгалт байсан бол маргааш оройн бид дөрвөөс шалгалт авахар болсноо шорондоо яар зарлсан. Тэр нэг сүртэй. Бас өөрийн гэсэн ёс жаягтай. Эр зориг оюун ухааны шалгалт авна л гэж байна. Надаас харин хэл муу мэдэх учраас ганцхан эр зоригийн шалгалт авахар болсноо дуулглаа. Тэгээд л орцгоосон доо. Намайг 2 давхар нааран дээр гараад бүх хувцаа тайчгдаг юм гарлаа, тайчлаа. Гэтэл ичимдэг эргэтний угаар хэд давхарлсан бүдүүн нойлын утсаараа осорлоод наарны толгооноос уйчглаа. Тэгээд тэр доор төмпөнтэй ус тавьчаа. Нүдийг мань хар даваагаар боочглоо. За чи өөрийгөө усан спортын дэлхийн авраг гэж бодоод доошоо төмпөнтэй ус руу толгоогоороо өсөр гэж байна. Тэр үед мөн ч олон юм бодогдсон шүү дээ. Тэгээд чи эдгээр сорилтыг давахгүй бол нөгөө арчаагаа алдагсдын давхаргад орно гэхээс юм л бодогдож байна. Ямар ч байсан эднэр олон хүнээс ийм шалгалт авсан байж таараа. Заад тэгээд лав төмсөг энтер сугарлаа гэхэд лав өгдөггүй байх гэсэн шүү юм бодогдоод шууд өсөрсөн. Гэтэл зөөлөн юмн дээр сэв хийгээд бууж байна. Хүмүүс ч алга ташч байгаад болцсон. Гэтэл нүд боосны дараа нөгөө уяагаа дайлаад төмпөнтэй усныхаа оронд хэд хэдэн хүн орны бүтээлэг дэлгэж бариад зогсож байсан юм билээ. Ингэчл эр зоригийн шалгалтыг амжилттай давж өөрөө аль давхаргад орохоо шийдэхэр болсон. Хэцүү шүү. Хамт ирсэн орсууд чинь шалгалтаа хэр тав. Бүгд оюун ухааны шалгалтын дээрээ бүдэрсэндээ зайлвал би ч бас тэрүүгээр нь орсон болов нөхгүй юу. Ямархуу хэлбэрээр шалгадаг бол бүтэн 5-ын дэвтэр дүүрэн асуулт байдаг. Яг одоогийн телевизээр яваад байгаа аахаа шиг гэсэн үг. Гэхдээ арай өөр. Жишээлбэл нэг амар том биетэй нөхөр гарч ирнэ. Түүнийг Оросын шоронгийнхан Бугай гэдэг юм. Бодилдингийн тамирчин шиг л нөхөр байдаг. Тэгээд нөгөө нөхөр шинэ хүнээрс за чи аль болонд очиж зодуулмаар хэмээн асууна. Нөгөөх нь айхаад өрөөний 4 булангийн зүг хараад эхлэндэ. Тэгээд нэгийг нь заана. Ингээд л шалгалтандаа ундаг. Уг нь таасны нэг буланг заагаад тэнд зодуулыг ихтэл болох байхгүй юу? Ингэснээр шоронгийнхан хэрэг үйлгээ ухаантай юм бэ? Хэрвээ хожим хэрэг хийвэл өөрийгөө болоод өрөөлийг аваад гарчих чадвар байна уугүй юу гэдгийг л шалгадаг юм шиг байна лээ. Ингэхэд та аль давхаргыг нь сонгов? 3 дахь давхарга буюу мөрөөрөө залуусын давхаргад орё л гэсэн. Дархлагдсан улгайч нарч ёсоор болгосон доо. Мөн надад нэр өгөх ёстол болсон. Тэр нь ч их сүртэй. Нэг нөхөр гарч ирээд бүх миний хэргийг бас гарал үүслийг маань дуудан зарлана. Тэгээд шорон минь та сонсч бай ийм тийм хэрэгтэй тэр хүн шоронгийн шалгалтыг амжилттай давсан тул алтар нэр хайрлна уу хэмээн хашгирна. Ингэсний дараа энэ тентхийн бүх цонхоор 9 жорын нэр хэлдэг. Түүнийг нэг нөхөр цаасан дээр бичээд би зоонлог нь хадуур эндүүч гэж баг шиг. Тэгээд би Махмуд гэсэн нэрийг нь сонгосон. Хэн тэгж хашгирсныг бүү мэд.
3,000 хоригдлоос өгч байгаа нэр шүү дээ. Ингээд би шоронгоос гаран гартлаа энэ нэрээрээ явхаа тангаргалсан. Ийм ёстой юм билээ. Махмуд нэрийг яагаад сонгов? Арай Аз тал руугаа сонсгдсон юм. За тэгээд алдарт Молдовын шоронд хизээ ирэв. Яаж ухах огтож авч байх юм? Гадаадын харьяат гэдэг утгаараа шууд Молдов руу ачигдсан. Манай шоронгийнхан хэр хэмжээнд л сайхан гаргаж өгсөн дөө. Биш тэдэндээ тасчихсан байсан. Хуйлал даатал. Орсын арахгүй дуйллаа гэж үдээ. Үгүй дээ, тэдэнд нулимс гэдэг ойлголт байдаггүй. Би Путеве юм шиг давхархад байсан болохоор хамаагүй өөр шүү дээ. Тэнд өөр хүмүүс байдаг. Яаж өгтөө гэдэг асуултанд хариулсангүй. Сайхан гэлтэй биштэй шорон бол шорон шүү дээ. Гэхдээ энд монголчууд үнэндээ дийлдэг юм байна лээ. Яаж? Хамгийн анх Будчав гэдэг Монголын доо иржээ. Тэр нөхөр Москвад байрныхаа комендантыг сүхээр завччихсан байгаа юм. Тэгээд Оросын шоронд орно үсттэй. Гэтэл шоронгийнхаа угарыг царилаар зүлбээд алчсан байгаа юм. Царилаа ирлэж байгаад сандалтай нь хадсан гэдэг. Тэгээд ял авсныхаа дараа прокурор дургууг нь хүргээд байхаар нь наарныхаа хатаасыг ирлэж байгаад нүдрүү нь шаачсан хэрэгтэй эндэрчээ. Тэгээд дархлагдсан байгаа юм. Будка нэрээр алдарсан. Тэр үед Будкаг эхэлж хоолнд ороогүй байхад хинч тийш хөл тавьдаггүй байсан гэдэг юм. Оросын шоронгийн загалмайсан эцгүүд түүнд загтал бичиж хүндэтгэл үзүүлж байсан гэдэг юм. Тэр үеэс хойш энэ шоронд монголчууд жинхэнэ хүчээ авч өдийг хүртэл ятраагүй явж ирсэн. Өөрийн тань хувьд ямар ажил хийж байв? Оросыг наачсан болохоор эхнээсээ нэлээд нэр хүндтэй байлгүй яах вэ? Очсон орой Төмөрбаатар гээд Монголд ороод ирсэн. Тэр энд 3 жил болчихсон нөхөр байсан. За чамайг мэрэгжлийн чин дагуу Жааны ажил дээр тавина л гэсэн. Тэгээд нэрэл цахилгаанч болгосон. Ёстой л Жааны ажил та. Ядраагүй гэсэн үг үү? Ядраагүй. Тэгэхээр задарсан гэсэн үг үү? Тэр нь ч юу юм бэ? Гэхдээ цахилгаанчин гэдэг ажил тэнд чухал мэрэгжил шүү дээ. Нэг муу Америктэй зодолдоод алуулах шахдаг юм. Тэгэхээр нь түүний ажилдаг суур машиныг хүчтэлд холбоод нэг муу хятадыг яг ажиллахаар нь залгахад эд шидэ үзүүлэхээр дарамтлахгүй юу? Нөгөө нөхөр нам унссан. Олон ч өдөр эмнэлэг твцсэн. Гараад над дээр ирж манахаар бол мөргөж байгаа юм. Тэр нөхөр гарсан хойноо хүртэл надад бэлэг ирүүлдэг байсан. Ёстой нэг зүрхэнд нь орсон юм шиг байна лээ. Нийн уугүй яриа өрнүүлсэнд баярлалаа. Уг нь зах дээр зогсдог нөгөө хүнтэй яриул надаас хамаагүй сайхан юм хөөрнө л дөө.